За энэ саналын санаа нь ямар учиртай юм бэ гэхээр улсын их хурлын чуулган 75 хоног хэрвээ хуралдах юм бол яг ингэж календарчил зааж өгөхгүй бол 75 хоногтой багтаж хуралдахгүй байгаа юм аа. Яг ингэж зааж өгöd. Нөгөө утгаараа юу вэ гэхээр улсын их хурлын үйл ажиллагааг дагаад Монголын амьдрал айгүй их одоо хамааралтай явдаг. Янз бүрийн хуулийн шийдвэрүүд гаргахыг хүлээгдэж идэг. Тэгээ намрын чуулга 10 сард эхэлдэг байхад яг тэр зуны буюу одоо эсвэл намрын ихэнх саруудын гол одоо ажил хийгддэг үеэр улсын их хурл ажиллахгүй болохоор маш олон асуудал шийдэгдэхгүй байгаа учраас 7 сарын 29-ноос эхлүүлжээ. Тэгснээрээ бас нөгөө 75 хоногтой чуулган хуралдаж багтахаар ингэж тооцож байгаа юм. За энэ өдрүүдийн нь бол зүгээр 3 дугаар сарын 1 жишээлбэл одоо их орончдын өдөр гэж тэмдэглэдэг өдөр байгаа. 7 дугаар сарын 29 нь Монголд анхны парламентын одоо ардчилсан парламентын сонгуул явагдсан өдөр гэдгээр нь ингэж сонгож ийм өдөр заасан юм аа. Заавал одоо яг ийм өдрөөр байх албагүй. Тэгтээ ингэж хуваарьт оруулж ээж 75 хоногоороо хуралдах боломж нь бүрдэнэ гэсэн санаагаар оруулсан юм аа.